сурал цагаалын 1-р бүлгийн 20-р хэсэг. Сан Роботикс их Монгол улстай хийсэн дайндаа ялагдаж, газрын хөрснөөс арчигдсаны дараа тэдний хамгийн сүүлийн үеийн киборгуудын нэг амьд үлдэж чадсан бөгөөд тэрээр бүрэгдийн нүд хиймэл дагуулын системд өртөхгүй байх аргыг олсон байжээ. Ингээд их Монгол улстай хамгийн ойр байсан Хятад дэх хүчин Сан Роботиксийн агуулгад түр орогнож байгаад Сан Роботиксыг дахин босгох ажлаа биедан эхэлжээ. Тэр оюун ухаанд тул эхний киборгуудаа ямар ч асуудалгүй бэлэн болгож бүгдийг нь бүрэгдийн нүд хиймэл дагуулын системд өртөхгүй байхаар хийсэн байжээ. Ингээд нэг их хөдөлгөөн олуулаа болж Хятадд хүчээ авсан ба Хятадын удирдлагуудтай хүртэл нөөц хэлцээр хийж их Монгол улсын эсрэг хамтрах талаар ярилцсан байлаа. Гэвч тэдний итгэвчил их Монгол улсын тагнуулын төв газрын хараанаас нуугдаж чадалгүй баригдаж их Монгол улсын зүгээс бүрэгдийн нүд хиймэл дагуулын системд шинэ мэдрэгчүүд байгуулснаар киборгууд ил болсон билээ. Гэтэл байдал өөрсдөд нь ашиггүй боломгц Хятадууд киборгуудад ар нуруугаа харуулсан тул тэд Хятадын цөмийн баазуудад халдсан байжээ. Тийм ээ. Киборгуудын толгойлогчнуудаа хүн биш, жинхэнэ машин байлаа. Тэр өөрийгөө First гэж нэрлсэн байлаа. Ингээд киборгууд пуужин хөргөх кодыг ямар ч асуудалгүй хакердаж 350 гаруй цөмийн цэнэг тээсэн пуужин хөрглөө. Их Монгол улсын зүгээс яралтай арга хэмжээ авч хөрсөн бүх пуужинг бүгдийг нь агаарт нь аюулгүй болгосон боловч киборгууд сүүлийн пуужингуудыг шууд бааз дээр нь дэлбэлж орхилоо. Ийхүү Хятадын өөрийнх нь нутаг дээр цөмийн 3 бааз дэлбэрч Хятад орон даяар төвшөрийн дохио хангинан үлдсэн цөмийн баазууд болон цэргийн томоохон бүх баазаа хаалттай бүс болгон зарлалаа. Ийхүү хүн төрлөختөн түүхэндээ Японыг бөмбөгцсөн атомын бөмбөгийн дараа Хятадд цөмийн зэвсэг дэлбэрлээ. Хохирлын тоо хэмжээг хэлхээс ч амар байлаа. Хамгийн багтаа 10-аас 15 сая хүн энэ дэлбэрэлтэд өртсөн ба цаашид энэ тоо гэрлийн хурдаар өсөж байлаа. Их Монгол улсын зүгээс радио идэвхт бодисыг аюулгүй болгох тал дээр Хятадуудад тусалж цацрагийн тархалтыг дорн зогсоосноор хохирлын хэмжээг 90 багасгалаа. Их Монгол улсын зүгээс Хятадын удирдлагуудыг Сан Роботикстэй нөөц хэлцээр хийж тэднийг Хятадд хөгжих боломж олгосон хэмээн буруутгаж өөдөө хайсан ч лөө өөрийн толгой дээр боллоо гэд Хятадын ард түмэнд хандан гүн эмигнэл илэрхийлсэн мэдээлэл хийлээ. Цөмийн дайралтын дараа Шанхайн бүслэгдсэн киборгуудыг устгахыг үйл ажиллагаа түргэсэж киборгуудын байгаа сүүлийн байрлалд агаараас чихэн галан шуурга буулгаж дараа нь цахилгаан соронзон долгионы нэлийн олон бөмбөг хайсны дараа дайралт эхэллээ. Цахилгаан соронзон долгионы бөмбөгнүүд киборгуудыг удаашруулдаг бөгөөд тэдний хиймэл тархинд гажиг үсэж хүчин чадлаа бүрэн ашиглаж чадахгүй болжээ. Чулуун Баатаржавыг өөрийн дэргэд аван гүйж киборгуудын дэргэд очмогц Баатаржав өөрөөсөө гаргах цахилгааны ганц цохилтоор киборгуудыг устгаж байв. Ингээд киборгуудыг 2 хоногийн дотор аюулгүй болгож харийнхны товтлогооны өмнө дотоодын маш том аюулыг илрүүлэн амжилттай устгасан боловч тэдний толгойлогч Херстэг олох хамгийн хэцүү даалгавар үлдсэн байлаа. Хятадын талаас түүнтэй хийж байсан уулзалтын үеэр авсан хэд хэдэн дүрсийг их Монгол улсын тагнуулын төв газар түлээлгэн өгсөн ба зурган дээрх нүр царайг хайх ажил эхэлжээ. Мөн Хятадын нутаг дэвсгэр дээр 20 цэгт сансрын тоглооноос хамгаалах лазерын бууны постуудыг байгуулах болсноо их Монгол улсын зүгээс Хятадын талд мэдэгдэж сонгож авсан 20 цэгт хөгжин бүлгийн дайчид үлдэх бөгөөд уг постуудын байрлах байрлалуудыг хаалттай бус болгон зарлаж байгаагаа мэдэгдлээ. Хятадын тал Сан Роботикстэй хамтарсан асуудал нь гайгүй өнгөрч байгаад баярлаж их Монгол улсын зүгээс тавьсан бүхэл зүйлд зөвшөөрсөн хариу өгчээ. Киборгуудтай хийсэн дайнд их Монгол улсын зэрэг ялгуусан яралт байгуулж нутагта баяр хөөр дүүрэн эргэж ирсэн ба хөгжин тусгай бүлгийн дайчид Хятадын нутагт байгуулах сансрын хамгаалтын лазерын буунуудын пост байгуулах 20 цэгт үлдэж тухайн 20 цэгийг хамгаалттай авлаа. Ерөнхийлөгч Батгүй өөрийн өргөнд чулуун тэргүүтээр 8 хүлэг батрыг маш баяр хөөртэй хүлээн авч
баяр хүргэлээ. Тэгээд тэдэнд дараагийн чухал ажилдаа бэлтгэхийг даалгалаа. Мэдээж энэ бол 12-оос 13 хоногийн дараа дэлхий дээр ирэх маш их хэмжээний хурдтай яваа үл мэдэгдэх 50 нисдэг биет билээ. Чулуун хар сүл базад буцаж ирэнгүүтээ ээжтэйгээ хурдан уулзахаар шийдэж гэрийнхээ зөв нислээ. Чулууныг ажил ихтэй байгаа байх гэж бодож суусан Ариуна хүүгээ хараад баярлан тэрч авч үнсээд "За миний бяцхан баатар зав зайтай байгаа юм уу?" гэд ээжийн сайхан цай чанаатах гэд бослоо. Чулуун өөрийн орон дээр ёстой нэг тааваараа хэд сайхан хөрвөөснөө ингээд л хөвтөж баймаар байна шүү хэмээн ээж рүүгээ харан санаа алдлаа. Ариуна хүүгээ юунд санаа зовж байгааг маш сайн ойлгож байлаа. Чулуун цай болох хооронд багийн зургийн альбомоо харан үл мэдээг инээмсэглэн сууж байснаа нөгөө Египтийн пирамидын талаарх чухал мэдээ олсон. Тэгээд имэйлээр явуулсан гэж байсан эрдэмтний үгийг гинэт санаад имэйлээ нээж захиаг олж уншив. Захиаг хуучны санскрит хэл дээр бичсэн бөгөөд эрдэмтэн орчуулгын хамт хэлгээсэн байлаа. Тэрхүү ирүүлсэн мэдээлэлээр пирамидыг нэгэн үл мэдэх хоёр хүн хараасан тухай бичсэн байв. Тэр хоёр хүн нь биднээс өөр бор царайтай маш сонин хувцас өмсөж толгойдоо битүү сонин малгай өмсөд бөмбөр нүдэн 3 хоногийн турш пирамидын зүг харан сонин үг хэллэхээр чанга дуугаар дуулан заримдаа ойрлж байсан гэжээ. Тэд явахдаа орон нутгийн хүмүүст пирамид руу чонон толгойдоо дахин ойртож чадахгүй хэмээн хэлсэн тухай маш уучны нэгэн хуудсыг Кайрын номын сангаас олсон байжээ. Тэр эрдэмтний үзэж байгаагаар энэ бол бүүнэр байж магадгүй юм гэд захиагаа төгсгсөн байлаа. Чулуун гэнэт Чингис хааны үед цэргийн бүүнэр байсан гэж уншиж байснаа санаж энэ бүүнэр ер нь ямархуу авиас чадвартай нөхдүүд байна хэмээн амандаа шивнээд хар сүл бааз руу залгаж нэлийн сайн ямар бүү байна олоод хаягийг нь явуул гэж даалгалаа. Ариуна хүүдээ цай аялж өгөнгөө хуйгагийн талаар ямар нэг сураг байгаа юу хэмээн асуухад чулуун ямар ч сураг байхгүй гэд ээжийнхээ тостой цаг сансан байна шүү хэмээн хоол юу хийж байна ээжээ хэмээн албаар зүггээти хэлэхэд Ариуна бантан гэхэд чулуун ээж арай үгүй илгүүдээ их Монгол улсын хүлэг баатруудын хошуужлагч ирээд байхад гэж хэлэхэд Ариуна ээж нь хүүгийнхээ дортой цовин хийж байна. Миний хүү жаахан хөвтөж амар. Ээж нь хоол болохоор дуудъя гэхэд чулуун нэрээ жаахан хөвтөт хий гэж бодоод за ээжээ хэмээн хэллээ. Хуйгаа гинэт маш их цангаж байгаагаа мэдэж нүдээ нэхэд дэрэгтэн кадр суужээ. Хуйгааг нүдээ нэхийг харсан кадрын нүднээс нь нулимс мэлтэлсэн гарахыг харсан хуйгаа юу болоод байгааг ойлголгүй. Яасан кадр юу болсон? Би таан байгаа юм гэд орноос өндөлөө. Хуйгаа орноосоо өндөвж цонхоор харснаа кадрын зүг нэг цонхны зүг нэг харж би таан байгаа юм бэ хэмээн юу болоод байгааг ойлгохгүй өөрийгөө зөөдөлж байна хэмээн бодоод нүдээ сайн гихч нэнэн буцааж нэгээд энэ бол зүүд биш юм байна гэдгийг ойлголоо. Кадр босс чимээгүй хэмээн их л болгоомжтой маягаар хэлэх нь нэг л юмнаас айсан шинжтэй байлаа. Хуйгаа хамгийн сүлд каркануудын нууц бааз дотор дэлбэрэлт болсныг санаж байлаа. Дэлбэрэлт болох мөчөөс хэдхэн секундын өмнө хайрцаг дотор байсан эмэгтэй хэлснээр хайрцаг дээр наасан бичгнүүдийг кадр хуулан авч байсныг мөн санав. Кадр хуйгагийн дэргэд ирж чихэнд нь бид өөр гарыг дээр байна гэж шивнэхэд хуйгаа бүр боломогдож орхилоо. Гэхдээ цонхоор харагдах хасар том гариг яг л тэнгэрт хажууд нь мэд харагдаж байгаа нь ямар ч гэсэн дэлхий дээр биш юм байна гэж бодов. Би хичнээн удаан хугацаанд ухаангүй байсан бэ гэхэд кадр бараг 7 хонсон байх. Гэхдээ энэ цаг хугацаа дэлхийгээс арай өөр юм шиг байна гэлээ. Нөгөө эмэгтэй хэмээн яг хэлээд дуусгүй юу? Хаалга онгойж нэгэн эмэгтэй орж ирснэ. Хуяаг сэрснийг хараад
гайхалтай. Үнэхээр итгэхийн чаргагүй юм хэмээн Хуйгааг яг л таньдаг хүн юм шиг тэрвэрэн авлаа. Хуйгаа яг юу болоод байгааг надад тайлбарлаад өгөх хүн бэ нү гэхэд эмэгтэй мэдээж гэхдээ яг хаанаас эхлэх вэ гэдгийг мэдэхгүй байна. Түүхээс хэлсэн нь дээр байх гэхэд Хуйгаа за хаанаас яах вэ? Яг хаана ирсэн? Юу болоод байгааг л мэдэх хэрэгтэй байна гэхэд эмэгтэй за бүр ихнээс нь эхлэгээд бослоо. Урт уртын цагт энэ ертөнц бүрэлдэн тогтоод анхны ухаанд бэлтүүдж удалгүй бий болжээ. Тэдний нэг нь бидний өвөг дээдс буюу Селестралууд юм. Бид ертөнцийн хамгийн хүчрхэг супернатурал бэлтүүд бөгөөд үгээрэж олон мянган жил өөрсдийгөө ертөнцийн цорын ганц эзний хэмээн бодож бусдыг өчүүхэн доод хэмээн басаж явсан билээ. Гэвч он цагийн эргэлтээр бусад ухаанд бэлтүүдийн хөгжил дээшлэн нэмэгцээр биднээс ч дутахгүй супернатурал бэлтүүд бий болж эхэлсэн юм. Харин манай селестралчууд яг байдгаараа ямар ч хөгжил дэвшилгүй байсаар бусдад гүйцэгдэж эхэлсэн юм. Тэгээд хамгийн анхны том дайн болж бид ялсан боловч өөрсдөө маш олон дайсантай болон хуурсан билээ. Та нар мэдж байгаа гэрэл байгаа газар сүүдэр заавал байдаг. Тийм үү? Гэхэд Хуйгаа толгой дөхөөд эмэгтэй тийм ээ бид селестралчууд бол гэрэл юм. Тэгвэл бидний эсрэг сүүдэр буюу харанхуй бий болсон. Тэднийг бид янз бүрээр дууддаг. Дэлхий дээр бол Devil, Evil, Demon хэмээн дууддаг. Бид бол Shadow гэж нэрлэдэг. Гэхэд Хуйгаагийн нүдний харц нь өөрчлөгдөж эмэгтэйг сонжин харснаа. Чи Анжел уу? Гэхэд эмэгтэй төвчээртэй сонсхийг хүсэж байна гэхэд Хуйгаа за ойлголоо гэлээ. Тийм ээ Хуйгаа, чиний зөв. Би бол Healer Angel. Миний нэр Рафаэла. Би селестралчуудын дээрээсээ 5 дугаарт ирэмлэгддэг Angel билээ. Гэвч Shadow-тэй хийсэн 2 дугаар дайнд бид маш их хохирол амсаж өөрсдийн эзэмшлийн асар олон гаригуудыг тэдэнд алдсан юм. Тэдний дунд та нарын анхны үссэн гариг хүртэл багтаж байгаа. Хүмүүс бол анх одоогийн дэлхий дээр үссэн юм биш. Та нар бол хорьяасан химээх асар том гариг дээр үссэн бөгөөд зөвхөн хүмүүс ч биш өөр төрлийн ухаанд битүүд мөн хамт байсан билээ гэхэд Хуйгаа тэсэлгүй мэдээд байсан юм аа химээ амандаа бутналаа. Тэр түүхийн маш ховор номууд дундаас бид л мартсан болохоос эльф, dwarf, goblin, хордууд бол үлгэр биш. Бодит түүхим гэж бичсэн байсан хэсгийг саналаа. Рафаэла яриагаа төр зөөр завсарлаад Хуйгаад нэгэн аягтай зүйлийг өгч үүнийг уучих гэхэд Хуйгаа маш их цангаж байсан тул дор нь ууж орхилоо. Дараа Рафаэла яриагаа өргөлжлүүлж бид 2 дахь том дайны дараа хорьяасан гарагийг буцааж авах дайралтыг хийж танай гарагийг буцааж авсан боловч энэ нь нэгэн том үйл явдлын эхлэл болсон юм. Бурхны 4 хүүгийн нэг Майкл нэгэн эмэгтэй хүнтэй хайр сэтгэлийн холбоотой болж улмаар хүүхэдтэй болсон нь Бурхны сонор төрж тэрээр маш их хилэгнэн уурсаж Майклыг дахин хорьяасан гараг руу явахыг хориглон Люцифер хэмээн 2 дугаар хүүгээ хорьяасан гараг руу илгээж хүмүүсийг гисгэн шийтгэж бараг л арчиж шайсан бөгөөд маш зүүн тооны хүмүүс л амьд гарч чадсан юм. Бурхны хүмүүс янз бүрээр хүлээн авдаг. Будда, Христ, Муслим гэд бүхэл шашныг шүтдэг. Өөрсдийг нь бүтээгч хэмээн ойлгодог. Гэвч бүхэл амьд биетийн бүтээгч нь байгаль өөрөө юм. Ингээд Майкл өөрийн хайртай эмэгтэй болон хүүгээ зүгээр сууж байгаад алахыг хүсээгүй бөгөөд өөрийн хүч чадлыг ашиглаж амьд үлдсэн хүмүүсийг хорьяасан гарагаас маш хол нэгэн гараг дээр авчирсан юм. Тэр бол одоогийн та нарын гараг болох дэлхий юм. Тэр үед Майклийн нууцаар хийсэн энэ үйлдэл Бурханд мэдэгдсэн боловч тэрээр өөр нэг томоохон дайн эхлэх болоод байсан тул түр зур мдээгүй юм шиг өнгөрсөн юм гэд. За одоохондоо ингээд төр завсарлаад хоол цайгаа идээд үргэлжлүүлэх үү гэхэд Хуйгаа кадрын зүг харахад тэрээр өсөж байгаа царай гаргалаа. Хуйгаа цайгаа уусны дараа байшингаас гарах гэтэл
Кадр Рафаэла 2-1 зэрэг хүлээгээрэй гэд одоохондоо болохгүй. Орой хамт гарыг гэхэд хоёраа. Яагаад гэхэд Рафаэла эхлээд миний ярих юмыг дуусгачихъя. Тэгвэл яагаад гэдгийг чамд тайлбарлах хэрэггүй болно гэхэд хоёраа. Тэгвэл яг хаана байгаа юм? Энд хэр зэрэг удаж байна гэдгийг хэлээд өгөөч гэхэд Рафаэла бүх хариулт миний ярианд байгаа гэхэд хоёраа орон дээрээ очиж дээш харан хөвтөд за би бэлэн гэхэд Рафаэла яриагаа дахин үргэлжлүүлв. Майкл өөрийн хайрт эмэгтэйг болон хүүгээ амьд үлдсэн хүмүүсийн хамт дэлхий рүү аваачсны дараа өөрийн хайрт анжлуудаас 10-ыг дэлхий дээр үлдээж тэдэнд энд авчирсан хүмүүсийг харж хандаж байх үүрэг болгоод буцсан юм. Тэдгээр анжлууд дэлхий дээр он удаан жил амьдарсан бөгөөд яг хүмүүсийн дунд хүн шиг амьдарч байсан юм. Майкл буцаж ирсний дараагийн том дайн эхэлж тэр дайнд бид ялагдаж өөрсдийн эзэмшиж байсан гаргуудыг алдсан бөгөөд өөрсдийн хүчээр сэлбэх зорилгоор ертөнцийн төв рүү Рашел хэмээх бидний супер хүч чадлын гол их усүр болсон хөх одны бүсэд очиж тэндээ дахин хүч чадлаа нөхөн авч байх үед Бурхан 4 архангелыг дайснаа хандах зорилгоор Алдебаран хэмээх Шадмын буюу хар хүчний супер хүч чадлын гол их усүр болдог улаан одны зүг илгээсэн юм. Гэвч тэнд Шадов талын готалтод орж Майкл ганцаараа тултан үлдсэн бөгөөд нөгөө 3 нь түүнийг орхиод буцсан билээ. Түүнээс хойш Селестралчууд өөрийн хамгийн хүчрхэг архангелыг дахин хараагүй ба түүнийг Шадов тал Алдебаран хотны хажууд хорсон гэж үздэг билээ. Дээр хэлсэнчлэн манай ертөнцийн доторх гэрэл болон харанхуй талын супер хүч чадлууд нь дээрх асар том 2 одноос шууд хамаарч байдаг болно. Рашел бол асар том хөх од бөгөөд Селестралчууд түүнээс өөрийн хүч чадлыг нөхдөг бол харанхуй хүчнүүд Алдебаран хэмээх асар том улаан одноос өөрийн хүч чадлыг авдаг ба ертөнцийн төв хэсэг бол тэр чигээрээ сансрын янз бүрийн туяа цацрагаас бүрддэг ба сансрын космик шороо гэхлээс хамааран ертөнцийн төв болон дунд хэсгийн амьд биетүүд өөрийн гэсэн супер чадрыг эзэмшсэн байдаг билээ. Майкл бол миний хамгийн сайн нөхрөлдөг архангел байсан бөгөөд зөвхөн тэр л гариг хооронд портал нээдэг хүч чадалтай байсан билээ. Түүнийг Гейткифер гэж нэрлэх тохиолдолч байдаг байлаа. Майкл өөрийн хүч чадлыг ашиглан 3 ширхэг түлхүүр хийсэн бөгөөд тэр түлхүүрээр зөвхөн Майклийн цусны төрлийн хамаатан анжлууд болон эсвэл Майклийн зөвшөөрөл өгсөн анжлууд л портал нээж дуртай гариг руугаа явдаг байсан юм. Тэр 3 түлхүүрийн нэг нь Бурханд, нөгөө 2 нь Майкл байсан бөгөөд Майкл Алдебаран одны зүг явахын өмнө Рафаэлад 3 дахь түлхүүрийг өгч өөрт нь ямар нэг зүйл тохиолдвол дэлхий рүү явж хүүг нь харж хандаж байхыг хүссэн ажээ. Майклыг сургаггүй алга болсны дараа Селестралчуудын хооронд дотоодын дайн хэлсэн юм. Энэ дайныг архангел Люцифер Габриэл нар эхлүүлсэн ба энэ хөнөөлт дайн биднийг улам доройтуулсан юм. Мөн нэг өдөр Бурхан өөрөө алга болж түүнийг хаана байгаа хайчсныг хинч мэдэхгүй. Ингээд л Селестралчууд доройтож Шадов талын хүч давмгайлж эхэлсэн билээ. Гэвч энэ байдал нь удаан үргэлжилж чадаагүй юм. Бидний хүч чадал хэдийгээр хүчтэй боловч мэдээж ямар нэгэн лимиттэй. Гэтэл бидний хүч чадлаас давсан зүйлс бий болж эхэлсэн нь шинжлэх ухааны хүчээр бий болж эхэлсэн техник технологи бодит аюул болж Каркануудын киборгууд болон Лишонсчуудын супер хүч чадлын хамтарсан хүч Шадов хүчнийг мөхөөж Шадов талын хүчнүүд мөн бидний адил өөрсдийн хүч чадлын их усүр болсон Алдебаран одны зүг буцсан юм. Тэгээд л сүүлийн хэдэн мянган жилийн турш ертөнцийн супер чадвартай биетүүд үзэгдэхээ байж өөр өөрсдийн бий болсон тэр одны зүг буцсан билээ. Тэгэхээр яг одоо бол ертөнцийн дунд болон гадуур хэсэгт Карканууд болон Лишонсчууд ноёрхож байгаа. Тэд ертөнцийн төв хэсэг рүү ирж чадахгүй. Учир нь тэнд
зөвхөн супернатурал биетүүд л оршиж чадна. Лишонсчуудын хувьд өөрсдийнх нь бий болсон нашираа гаргана. Альдебаран одны нөлөөний бүсэд хамгийн хол зайданд байдаг тул түүний нөлөөгөөр төрөлхийн ямар нэг чадвартай төрдөг ба дээр нь тэд биднээс илгаатай шинжлэх ухааны хүчийг сайн ашигласнараа биднээс давуу болсон юм. Селестралчуудын дотоодын дайн хэлмэгц би дэлхий рүү Майклийн үлдээсэн сүүлийн түлхүүрийг ашиглан ирсэн билээ. Гэвч Майклийн үр удмыг олоход асуудал үүснэ нь тэдний супер чадвар идэвхжгүй байсантай холбоотой байлаа. Бас дэлхий дээр байхтай анжелуудтай холбоо тогтоож чадахгүй байсан ба дараа нь тэднийг лишонсчууд алсныг мэдсэн билээ. Ингээд Майклийн хүүгийн үр удмыг хайх ажил маань эхэлсэн билээ. Би дэлхий дээр гарч байгаа ямар нэг супер чадвартай зүйлс болгоныг очиж шалгадаг байлаа. Гэвч би дэлхий дээр шадуу хүчний эдлийнхэн байгааг олж мэдсэн юм. Тэгээд эцсийн эцэст анхны селестралтай холбоотой хүнийг олсон нь 13 дугаар зууны Монголын их хаан Тэмүүжин байсан юм. Майклийн угсааны хүн бол яах аргагүй Тэмүүжин байсан. Би түүнийг хараад л мэдсэн. Анжелууд маш олон төрлийн амьд биетүүдийн шинжид өөрийгөө оруулдаг. Өөрөөр хэлбэл яг ганц тогтсон бие гэж байдаггүй. Бид бол супернатурал биетүүд тул ямар ч дүр төрхөд орж чаддаг. Тэмүүжин бол Майклийн хүн төрхийг бараг л хулчихсан юм уу гэмээр байсан. Мөн би тэнд өөр нэгэн хүчний төлөөллийг олж харсан нь буу юм. Тэд бол Райшил болон Альдебаран одноос биш. Цэвэр байгаль ихээс өөрийн хүч энергийг авдаг. Гэрэл болон харанхуйн дундуур төвийг цэгсэн хүчний төлөөлөл юм. Тэр буу Тэмүүжин бусдаас эрс өөр ямар нэг далдын гэмээр хүч түүнийг үргэлж хамгаалж дагаж байдаг гэж хэлсэн ба түүнийг төрөхдөө гартаа нүж хатган төрсөн гэж хэлсэн бэлээ. Тэр нь миний бодлыг бүр мөсөн баталж өгсөн бэлээ. Тэгээд би Тэмүүжингийн анжил талын хүч чадлыг төвчгүй байгаа шалтгаан нь Райшилгодноос дэндүү хол оршиж байгаагаас болж байна гэдгийг мэдээд ямар нэг зүйлээр тэр чадварыг сэрэх хэрэгтэй юм байна гэж ойлгосон юм. Анжлууд бол төрхөөсөө эхлэн чадвар нь нэгдсэн байдаг тул дэлхий дээр чадвараа төвөггүй ашигладаг. Чадвараа бүрэн гүйцэд ашиглаж чадахгүй шалтгаан нь өөрийн хүч чадлын гол үүсвэр болсон Райжил хотноос хэтэрхий холд ертөнцийн хамгийн захын хэсэгт дэлхий оршиж байгаагаас болж байгаа юм. Хэдийгээр Тэмүүжингийн анжил талын хүч байхгүй байсан ч гэсэн түүнд Архангелийн ДНК бусдыг өөртөө дагуулах, итгүүлэх, дайснаа өөртөө итгэлгүй болгох гэх мэт оюун ухааны чадварууд нь биеийн хүч чадрыг нь орлож чадаж байсан тул тэрээр гайхалтай их амжилтад хүрсэн билээ. Хуйгаар Рафаэлагийн яриаг таслан ганц зүйл толруулж болох уу гэхэд Рафаэла толгой төглөө. Хуйгаа яагаад монголчууд хөх толботой төрдөг юм хэмээн асуулаа. Рафаэла цонхруу очин тэнгэрийн зүг харж түр зогссноо. Яагаад гэвэл Майклийн хайртай бүсгүй Монгол үндэстэн байсан юм. Тэгээд амьд үлдсэн хүмүүсийг Майкл өөрийн порталын хүчээр дэлхий дээр авчирсны дараа буцах үедээ хайртай бүсгүнхээ дагалдагч хэсгийг тусад нь Анжелик Спил та нарын ярьдгаар бол таринаар хамгаалсан бөгөөд энэ нь ямар нэг супернатурал биетийн эсрэг тарин юм. Тэр хөх тол бол өөрөөр хэлбэл супернатурал хүчний эсрэг дархлаа гэсэн үг. Энэ нь хизээ нэгэн цагт хэрэг гарвал хөх толботой хүмүүс Shadow болон Celestial эсвэл өөр ямар нэг супер хүч чадалтай зүйлсийн эсрэг тулдах чадвартай гэсэн үг. Хуйгаа дахин Рафаэл руу харж бидэнд миний ижил ДНК агуулсан 120 хүн байгаа. Тэгэхээр бид бүгд Майклийн үр удам юм уу гэхэд Рафаэла инээмсэглэн үгүй тийм биш. Дэлхий дээр үлдсэн 10 анжил мөн өөрсдийн үр удмаа үлдээсэн. Гэхдээ тэдэнд мөрдөх нэг л дүрэн байсан. Энэ нь хөх толботой хүнтэй л хайр сэтгэлтэй болж болно. Яагаад гэвэл тэд анжилуудын супернатурал хүчнээс хамааралгүй тул Майклийн удмын ДНК болон гэр бүлийн зөвхөн эрх хүсний даган явдаг. Гэхдээ бүгдийг нь биш,
сонгосон нэгнээ дагдаг. Өөрөөр хэлбэл бусад анжлуудаас өөр учир нь тэр бол архангел учраас тэр. Чиний яриад байгаа тэр 120 хүн бол мэдээж бусад анжлуудын үр хойчс байх. Тэд супернатурал талын чадвараа чамшиг ашиглаж чадах уу хэмээн Рафаэла гинэт хуйгаа руу харан асуулаа. Хуйгаа нэг төвдөрснээ. Одоогоор үгүй. Гэхдээ болно гэж бодож байгаа гэхэд Рафаэла ингэж чи яаж өөрийн анжил талын чадвараа сэрэж чадсан бilé гэд бүр их сонирхсан байдалтай хуйгаа руу харлаа. Хуйгаа эхлээ чиний ярьж байгаа зүйлийг дуусгаад тэр талаар ярилцъя гэхэд Рафаэла за тэгвэл би яриагаа өргөлжлүүллээ. Гэхдээ удахгүй дуусна гэлээ. Би урд нь хэлжсэн. Shadow талын хүч нь хизээ дэлхий дээр ирсэн байсан гэж. Тэд анжлуудын хүч чадлыг яаж бууруулах талаар маш сайн мэдэж байсан юм. Тэгээд 1247 онд миний бие занганд орж түгжигдсэн юм. Хэдийхэр цаг хугацаа өнгөрснийг бүү мэд. Нэг л өдөр би зэрхэд төмөр хайрцаг дотор байсан. Тэр бол Крикенуудын базад ирсэн юм гээд. Ингээд л миний ярих зүйл дуслаа. Тэмүүжнээс хойш Майклийн удам юу болсон талаар надад өөр ямар ч мэдээлэл байхгүй. Гэхдээ яг одоо миний хажууд Майклийн жинхэнэ удам зогсож байгааг би харж байна гэлээ. Хуйгаа Рафаэлагийн яриан дундаас түүнийг өөрийнх нь аавын талаар мэдгүй юм байна гэдгийг ойлгов. Тэгээд за тэгвэл чи миний аавын талаар мэдгүй юм байна гэхэд Рафаэла тийм ээ би Тэмүүжингээс хойш юу болсон талаар мэдгүй гэлээ. Ингээд Рафаэлагийн яриа өндөрлөж хуйгагийн асуултууд хөөрч эхэллээ. Тэрээр бид яг одоо хаана байна гэхэд Рафаэла орой болжээ. Одоо надтай хамт гарч болно гэхэд хуйгааг дагуулan гарлаа. Хуйгаа нүдэндээ ч итгэсэнгүй. Тэд үнэхээр үгээр илэрхийлэхийн аргагүй үзэсгэлэнтэй байгаль донд байх бөгөөд тэнгэрт яг л нүднийх нь өмнө асар том од гаригуд байх ажээ. Дэлхий дээр хүмүүс орой сарнаас өөр харчгаар том зүйлийг хардаггүй бол энд хідэн 10 сар шиг сарнаас ч том гаригуд тэнгэрт байх ажээ. Рафаэла тэнгэр өвд харан энэ бол селестралчуудын гаригуд гэд яагаад гаригуд гэж байгаа вэ гэвэл энд яг 99 гариг байгаа бөгөөд бүгд селестралчуудын үүсэн бий болсон түүхтэй холбоотой. Томоохон нөлөө бүхий анжил болгон өөрийн гэсэн эзэмшил гаригтай. Яг одоо бидний гариг бол Майклийн эзэмшлийн гол гариг. Чи биднийг энд авчирсан гэж хуйгаа руу харан хэллээ. Хуйгаа нэг л сонирн болсноо. Байцаарай. Би дэлхийгээс портал үсгэж энд ирсэн болж байна уу гэхэд Рафаэла тийм ээ би өмнө нь хэлсэн. Зөвхөн Архангел Майклд гариг хооронд зорчих порталын чадвар байдаг. Тэгэхээр түүний өөр ачтнаар дундаас мөн түүнтэй энэ зэрэгцгээс супер чадвартай нэгэн гарч ирэхийг хэн ч үгүйсэхгүй гэлээ. Хуйгаа тэгээд яагаад заавал энд ирсэн гэж гэхэд Рафаэла Майклийн портал бол зөвхөн хоёрхан зэгтэй. Нэг нь портал очих тал тэр нь хааж үйж болно. Нөгөөх нь зөвхөн Майклийн өөрийнх нь байдаг гариг. Тийм учраас Крикенуудын баазад болсон дэлбэрэлтийн үед чиний ямар ч оролцоогүйгээр чиний дотор байгаа анжил чадвар идэвхжин портал өсөж бид гурав энд ирсэн гэлээ. Хуйгаа Рафаэла руу харж дэлбэрэлтийн өмнө чи тэр төмөр хайрцаг дээрх бичгийг хуулж авахыг хүссэн. Тэр ямар учиртай юм гэхэд Рафаэла тэр бол миний хүч чадлыг хасан Shadow Spell буюу таринтай бичгүүд байсан юм. Тэр л цаасан дээрх таринаар намайг 800 гаруй жил хорсон юм гээд бид хэдийгээр тиймэрхүү таринтай цаасанд дийлдэхэр биш боловч дэлхий дээр нэлээд утсан тул Рашил хотны зүгээс авдаг өөрийн хүч чадлаа алдсан бөгөөд түүнийг ашиглаж тэд намайг барьж хорсон билээ. Хуйгаа тэд яагаад чамайг устгалгүй хорсон юм гэхэд Рафаэла би бол Healer Angel. Намайг зөвхөн сансрын космик туяал алж чадна гэхэд хуйгаа гэхдээ нөгөө дэлхий дээр үлдсэн анжлууд алагдсан гэсэн биз дээ гэхэд тийм ээ тэд бол зүгээр л анжлууд. Би бол архангел биш боловч бас энгийн нэгэн анжил биш. Намайг алах бас тийм амар биш шүү гэд
гинээлээ. Хуйга кадр хэлэхдээ бид энд 7 хонож байна. Гэхдээ цаг хугацаа дэлхийгээс арай өөр байх шиг байна гэсэн. Бид энд 7 хоноход дэлхий дээр хэдэн хоног өнгөрсөн юм гэж асуухад Рафаэла Дивачингийн нэг өдөр дэлхийн 8 өдөртэй тэнцэнэ гэхэд хуйга тэгвэл одоо 2029 оны 2 сарын сүүлч болж байгаа юм байна гэж бодонгуудаа бид яаралтай буцах ёстой гэд Рафаэлагийн мэдгүй дэлхийн шин түүхийг ярьж өгчээ.